Дэлхийн монголчууд MJL радио 88.3 дэлгүүн дээр сүгэт харуулаас сонсож байгаа эрхэмтэнд өглөөний мэндийг хүргэе. За Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болж байна. Радио 3 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чинбатар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг өргөхөд бэлэн боллоо. Өглөөний дэргүү сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан. Сайхан амарсан уу? Сайхан. За одоо нэг ингэдэг жоох юм хийгээд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таныг сонсч ин гэсээрээ дагаар интервью тэмдэглэх хамтран ажиллана. За мөн Ажисефт хоолой хөлхмөл хоолон өвдөлтийг хормын төд идгэсээрээ дагаар хамтран ажиллана. За Улаанбаатар 7 цаг 12 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 4 сарын 7-ны өдрөө. Тэгэхээр он гараад өнөөдөр 97 өдөр юм байна. За он тусахад 268 хоног үлдсэн байна. За үргэлжлүүлээд Улаанбаатар хотын цагаан гарын мэдээлэлтэй танилцдаг. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 3 градусын хүйтэн байна. За тэгвэл өдөртөө 13 градусын дулаан бол шөнөдөө 2 градусын дулаан онохны. Харин маргааш буюу мигмар гарагт өдөртөө 12 шөнөдөө 1 градусын дулаан, пүрэв лав гарагт өдөртөө 14 шөнөдөө 14 градусын дулаан. Гэхдээ шөнөдөө 1 градусын хүйтэн юм биш үү? Харин пүрэв гарагт бол өдөртөө 11 градусын дулаан бол шөнөдөө 11 градусын хүйтэн. Харин баасан гарагт өдөртөө 4 градусын дулаан. Баазрын хурд тундас орж магадгүй харагдчихна. Баасан гараг буцаад жоохон сэрүүс юм байна те. Тийм ээ. За тэгэхээр бас энэд харуулаад энэ 7 хоногийнхоо ажил төрлөө төлөвлөөрэй. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгд ихний булангаараа дэлхийд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярьдаг. Тэгэхээр өнөөдөр надад онцлог 2 тэмдэглэлт өдөр байна. За Эхний тэмдэглэлт өдөр нь олон улсын менежнүүдийн өдөр юм байна. За менж гэдэг экологийн эмч гэж бас нэрлэдэг байдаг. Ер нь бол менжийг ингээд нутагшуулахаар тэр тухайн одоо улсын гол мөрөн сэрэгдэг за их олон талын ач холбогдолтой гэж ярьдаг шүү дээ. Тэр энийг нь ойлгох менж гэдэг хөрхөн амьтдыг бас одоо баярлах, талархах гэдэг ийм өдөр юм байна. За манай дүүг менжин гэдэг. Менж гэдэг. Манай эгч нар чинь дандаа мэрэгчдийн төрлөөр нэрлэгдсэн ингээд менж булга халив. За манай дүүгийн одоо нэртэй төстэй амьтдын одоо баярын өдөр болж байгаа юм байна. Ой өчигдрийг санамайсан. Та мэдхүйгээ асуулт зохиох гээд юм янз бүрийн юм хардаг штэ тий. Тэгсэн чи менжний арьсыг яагаад гэртээ оруулж болдгоо гэсэн чи аянга цахна гэж цэрлээд оруулдаггүй гинөө. За. Тийм харсан штэ нэрээ. Та мэдхүйгээ асуултаа хүмүүст хэлээд өгч байгаа. Би тэрийг асуулт олгоогүй л дээ. Зүгээр тийм харагдсан. Тэгээ тэн дээр жоохон эргэлзээ учраас асуулт олгоогүй. За бас нэг сонирхолтой өдөр нь өнөөдөр олон улсын метрийн өдөр болж байгаа юм. Метрийн системийн өдөр гэдэг. За энэ чинь дэлхийд даяар бүгдээр л метр ашигладаг гэж бодож байгаа бол та эндүрч байгаа юм байна. За энэ одоо дэлхийд яг метрийн систем ашигладаг 3 улс байдаг гинэ. За энэ зүрүүд 3 улсыг хэлж өгье. Нэг нь Америк нэгдсэн улс. За Америк нэгдсэн улс чинь ярд, инч, фут гэд мэдгүй хэллэгүүд ашигладаг. Метрийн систем их биш. Яагаад вэ мэдгүй зүрөөд. Нөгөөх нь Либер гэдэг улс. За Либер гэдэг улс өөрөө тусгаар тогтносон түүхэн маш сонирхолтой. Америк нэгдсэн улсад боолчлолоор авч очоод тэнцэнэ одоо байжгаад буцаагаад Африк руугаа буцаж очно гэдээ бах хүмүүс буцаж очоод тэндээ улс байгуулсан. Хамгийн анхны одоо Африкийн тусгаар тогтносон улс. За энэ одоо Америк нэгдсэн улсын хууль болон бүх соёлоодыг буцаж очихдаа авцсан учраас тэрийгэ дагаад одоо өөр метрийн систем ашигладаг гэсэн. Нөгөөх нь бол Мянмар гэдэг Азийн улс байдаг. За энэ 3 улс улсаас бусд нь л метрийн систем ашиглаж байна. Тэгээд Азиас ганцхан Мянмар юм уу тий? Тийм. Мянмар бол бүр эртний өөрсдийн тийм одоо манайхны эртний цөөм төө өдр гэдэг шиг тийм юутай мөлий хэмжүүртэй мөлий. За тэгээд метр бусд нь бол ашигладаг. За метр бусад ийм одоо тооллуудаас юугаараа өөр вэ гэхээр энэ 10-ын тооллын суурьтай гэж байгаа. 10-ын тооллын ер нь бол хүмүүс нэг 12 6 гэл өөр системээр тооллууд ашигладаг байсан бол метр бол 110 мянга гэдэг дандаа явдаг. Километр гэхээр л 1000 болцдог ч юм уу. Тэгэд энэ болгоныг ашиглахад их хэлбэр болгодог юм байна. Олон улсын худалдаа 8 эрхлэх шинжлэх ухаан явуулахад ойлголцоход их хамгийн чухал одоо гүүр болж байгаа систем бол метрийн систем юм байна. За тэгэхээр метрийн систем бол 1500 оны сүүлээр Голландын эрдэмтэн одоо анх гаргаж одоо зөвхөн бид нарт 10-ын тооллын систем хэрэгтэй юм гэж ганц анхын санаа гаргаж ирээд хэрэгжүүлж ирсэн. Тийм тэгээд сүүлд бол өөрөө ч тийм дэлхийн дахины юм систем болчихно гэж бодоагүй байсан байгаа. Гэтэ яг сүүлд дэлхийн дахины систем болгосон хүн бол Наполеон Бонапарт. За Францын хувьсгал эхлээд Франц одоо тэр заяараа улсаа бүгдээр нэг систем рүү оруулах
нэг одоо хуйлтаа болгож авсан. Наполеоны бас нэг гавья гэж хэлж болно. За ингэснээр Франц даяараа ашигладаг болсон. Энийг нь хажуу талын германууднаас атархаад за та нар юу гоё юм ашигладаг бид нар ашиглажээ тэгээд айжгаар бүгдээ дэлхийд даяар ашигладаг болсон байна нэ. Угаасаа ингээд яг шалгарсан тэгээд үнэхээр хэрэглэхэд амар юм байл тэрийг бөөнөрийн хэрүүлвэл амар тий. Мэдээж амар болох уу. За тэгэд хамгийн гол өнөөдрийн чухал өдөр бол дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байгаа юм байна. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэж байдаг анхны хуралдааны 4 сарын 7-нд хийжсэн байна 1948 оны. За ийхүү 48 оны 4 сарын 7-нд дэлхийд даяараа эрүүл мэнд илүү их анхаардаг болсон юм институт. За энийг дагуулад дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн эрүүл мэндийн өдөр гэж өнөөдөр тохиож байгаа юм. Тэгэхээр эрүүл мэндтэй холбоотой магадгүй таны сонсоог үнэхээр гайхмаар сонин чухал хамгийн чухал гэж яригдаг 10 сэдвийг ярих гэж бодлоо. Сонирхолтой. За хамгийн эхлээд ерөөсөө л ад жаргалын нууц бол ерөөсөө гидсэнд байна гэдэг боддог болсон байна. За энэ яагаад юм бэ гэсэн чинь зөвхөн идээд сайхандаа биш. Ер нь одоо ад жаргалын хамгийн чухал гормонуудын нэг серотонин гэж одоо гормон байдаг. За энэ бол их тайван байх, гоё мэдрэх, хамгийн гоё мэдрэмжүүдийг өгдөг. За допамин бол ялсан юм шиг мэдрэмж өгдөг бол серотонин бол их одоо ад жаргалыг ингээд тайвширт. Нэг юм хаяа ингээд гоё халууцж байгаа сэрүүн агаар сэвэлцэхэр гоё санагддаг ч юм уу. Таатай мэдрэмжүүдийг өгдөг тэр одоо гормон бол одоо серотонин. За энэ одоо серотонины 80% нь зөвхөн таны гидсэнд үйлдвэрлэгддэг юм байна. Тэр таны гидс яг яаж байгаа нь таны сэтгэл санаа, эрүүл одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд шууд хамааралтай гэдэг нь тогтоогдсон. 1940 оноос хойш серотонин гэж олж нэгээд 60 оноос хойш ерөөс ихэнх нь энэ гидсэнд байгаа юм биш үү гэдэг нь тодорхой болж ирсэн байна. Гидсний ашигтай бактеритай холбоотой юм болов уу? Гэхдээ яг тийм. Тийм учраас одоо сүүлийн үед бол бүр их ярьдаг болсон байна. Гидсний тэнцвэртэй байдал буюу одоо энэ микробиом гэж нэрлэдэг байгаа. Ашигтай бактериудын ийм тэнцвэртэй байдал ерөөсөө л маш чухал юм байна гэдэг. Хожуу их ярьдаг болсон маань энэ их халуун сэдв болжээ. Дараагийнх нь мэдээж хэрэг дэлхийн хүн амын 3/1 нь цэвэр ус байхгүй байгаа тийм нөхцөлд амьдарч байгаа. Цэвэр ус гэдэг бол бидний одоо эрүүл амьдралын хамгийн суур нөхцөл юм байна. Ямар нутагт амьдарч байгаа чинь бас их хамаартай болдог. За тэгээд говь нутагт амьдарч байгаа хүмүүс хангаа нутагт очиод гидсэн гүйлгээд байдаг. Хангаа нутагт байгаа хүмүүс говьд очиод гидсэн гүйлгээд байдаг. Энэ ус бидний амьдралд ямар чухал вэ гэдгийг харж байгаа. Усаа дагдаг. За тэгэхээр цэвэр ус ер нь бол ашиглах нь маш чухал. Гэхдээ Монгол жишээ нь Улаанбаатар яг энэ төв одоо шугамыг бид нар бохор гэж одод байдаг. Тийм биш юм байлээ. За манай хадам авч одоо яг энэ чиглэлээр судалгаа хийдэг профессор өнөлтэй. Тэгээд ер нь бол энэ цэвэр ус бол хэд цэвэр байх нь бол бас тийм юу ашигтай бол бас биш ээ. Монголын ялангуяа энэ одоо крантны ус бол маш цэвэрхэн байдаг гэж одоо хэлж ирсэн. За тэгэд нэг юм чухал сүүлийн үед бас буруу ойлголт их яриад байгаа. Энэ эрүүл мэндийн одоо мэргэжилтнүүдийн донд анхаарлыг татаад байна. Хүмүүс фитнес гэдэг хөдөлгөөн их чухал гэдэг. Тэгээ хийхдээ хэтрүүлж хийгээд байна гэж асууж байна. Хэтрүүлж хийхгүй байгаа нь бүр муу л да. Гэхдээ хийхдээ одоо хэтрүүлж хийгээд байна. Энэ эргээд эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байна. Нэгдүгээр зүрх судасны асуудал болгож байна. Хамгийн гол нь сэтгэл зүйн хувьд та нар ингээд тухгүй би ингээд хит их тэрэндээ дондохоор өөрийгөө үргэлж голдог ч юм уу. Кортизол илүү их ялгаруулдаг болдог. За дээрэс нь гормоны юм тэнцвэргүй байдал руу түлхэж байна. Жишээ нь ингээд дасгал хийгээд эхлэхээр яваан дуурт хугацаанд бага тестостеронтой болдог. Өндөр кортизол ялгардаг болчих чинь. Гэх мэт юм. Тийм тэгээ фитнестэй дагаад нэг уураг энэ төр хэрэглэхээр бүүрэн ачааллууд аюу хэцүү юм билээ шүү дээ тий. Тэгэхээр тиймний найзтайгаа болцсон. Тэгээ нэг юм үг өгдөг ч нөө их бити хий баг тий өндөр багаар гэдэг нэг чухал. Дэлхийд даяар одоо анхаарлын төв бол угаасаа сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал байна. Ерөөсөө энэ одоо асуудал бол бүр өдрөөс өдөрт үүсэж байгаа юм. Ялангуяа хүүхдүүдийн дунд депресс, стресс одоо энэ асуудлууд байна. Тэгэхээр энд бол явандаа $1 трлн дэлхийд зарцуулагддаг гэж шүү. Амар тийм. Гэхдээ ер нь л ингээл гадуур эвгүй болсон мөлий. Би сая фэйсбુક гүйлгэж ийсэн чинь зүгээр ингээд нэг юм хүний мотоцикл байсан чинь 2 удаа зүгээр ингээд хажуугаар нь гарч байгаа хүн түлхэхэд унгаачих юм. Тийм үү? Зүгээр штэ. Тэгээ хажуудлах эхний дэлгэлтэн дээр ингээ хүн хүүхдүүд босгоо тавьсан чинь дахиж гарч ирэнгүүтээ дахиад нөгөөд нь унгаачих хажуугаар зүгээр явж байгаа л тэр чи одоо айгу сонирхол сэтгэл зүй асуудал байгаа зү тий. Хүний төрөнгөнд тэгж халтна гэдэг чи. Ямар сони юм бэ те. За тэгээд нэг чухал одоо ярих юм бол тамхи гэж байгаа. Тамхи бол ялтчгүй одоо хамгийн их олон хүмүүсийн хөл төргээд байгаа муу зуршлуудын нэг гэдэг нь бол тогтоогдсон. Тэгэхээр тэрэн дээрээ бас бүгдээ анхаарахад илүүдгүй баха.
За ингээд өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байгаа юм байна. Бүгдээр эрүүл мэндтэй нэгэн удаа эргэж хараад ямар асуудлууд хувь дээр хүн болгоны амьдрал бол өөр. Тэр хувь дээр ямар арга хэмжээ авбал зүгээрээ гэдгийг яг нэг бодох өдөр юм байна. Гоё өдөр юм байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таныг сонсож байна гэсэн уриатаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байна. За хавдраар онцлогдсон хүмүүс хаана хандах, дараагийн шинжлэхүйн онцлогоо юу байх, төлбөр мөнхийд болох ямар хоол идэж, ямар дэглэм барих гэх мэт олон асуудал тухайн гэр бүлд тулгардаг. Тэгэхээр дээр ах асуултуудад хариулах зорилттой нээлттэй өдөрлөгийг интернет эмнэлэг тэр яг одоо болгож байгаа юм байна. 2-7 хоногт нэг удаа болж байгаа юм лээ. Тэгээ хамгийн эхнийхийг нь болцсон. Энэ болохоор 3 сарын 28-ны баасан гарагт болсон. За одоо тэгвэл 2 дахь өдөрлөг нь хизээ болох чинь гэхэлэр 4 сарын 11-нд буюу энэ баасан гарагт болох чинь байна. За энэ дээр яг юу яригдах юм гэхэлэр элэг цус, нойр булчирхан хор тавдрын оншилгоо, эмчилгээ, хяналт гэсэн сэдвэр өдөрлөг болно. За энд очиод яг энэ чиглэлийн хор тавдартай хүмүүс яг ямар дэглэм барих, сэтгэл зүйгээ яах юм, ар гэрийнх нь яах юм тийм ээ. Одоо ар гэрийнх нь тэр өвдсөн хүнтэйгээ яаж харьцах, сэтгэл санааг нь яаж өргөх юм гэх мэтчлэн маш олон ийм зөвлөгөөнүүдийг үн төлбөрөөр авах боломжтой гэсэн. Оншилгоо, эмчилгээ, хяналт гэж байна шүү дээ. За тэгвэл 3 дахь өдөрлөг нь бол хөх, умаа хүзүү, өндгөвчний хор тавдрын оншилгоо, эмчилгээ, хяналт гэсэн сэдвээр 4 сарын 25-ны баасан гарагт 15 цагт бол 4 дахь өдөрлөг уушиг голтны хор тавдрын оншилгоо, эмчилгээ, хяналт гэсэн сэдвээр 5 дугаар сарын 9-ний баасан гарагийн 15 цагт, за 5 дугаар өдөрлөг нь бусад төрлийн хор тавдрын оншилгоо, эмчилгээ, хяналт гэсэн сэдвээр 5 дугаар сарын 23-ны баасан гарагт 15 цагаас тус ийм нийтдээ 5 өдөрлөг болох нэ. За үндсэндээ бол 7 хоног бүрийн 5 дахь өдөр ойрын энэ 7 хоногоос 4-7 хоногоос эхлээд энэ өдөрлгүүд болж байгаа юм байна. 7 хоногийн 5 дахь өдрийн 3 цагаас та бүхэн хандвал за өдөр болгон гэдэг онцгой тэр нөгөө хор тавдрын тодорхой хор тавдрууд чиглэсэн өдрүүд болж байна. За хавдрын онцлогоо эмчилгээ хяналтын тухай мэдээлэл солилцох энэ өдөрлөг нь хамгийн гол нь үн төлбөргүй. За эхний уулзалт бол улаан хоолой хотоод бүдүүн гэдэсний хор тавдрын онцлогоо эмчилгээ хяналт гэд сэдвийн хүрээнд явагдсан гэж байгаа тийм. Тэр та бүхэн энэ 7 хоногт л итгэцэс байгаа. Сонирхсан хүн бүхнийг урьж байгаа юм байна. Манайхан ч юу нэлгний хор тавдраараа нэлээд хэрэгүүлдэг шүү дээ тий. Хоёр төрлийн хор тавдраар зөвхөн сүүлд харахад хэрэгүүлж исэн. Хотоод болон элэгний хор тавдраар дэлхийд яг одоо 100 мянган ногдох хор тавдар өвчлөлийн төрлөөр төвшнөр нь ангилахаар нэгт ороод лээ тийм монголчууд. Тийм билээ. За тэгэхээр бид нар яг энэ хэрэгтэй үн төлбөргүй үзлэг шинжилгээгээр очих нь байна. Тэгээ хамгийн гол нь би яасаа гэж хүсэж байгаа юм гэхээр интернет гэдэг энэ бид нар фэйсбүүкээс хайгаад хуудсанд дагчаасаа тэгэх юм бол яг тухай үед нь та мартсан байж болно шүү дээ. Тэг очиндаа гэж бодож байгаа мартсан байж болно. Тэгвэл та хуудсыг нь яг одоо гаргаж ирээд дагчих юм бол эднийхээ өөрсдөө мэдээлэл оруулаад явна. Тэнгүүд нь та нэрээ тийштэй маргааш ийм өдөрлөгтэй гэж санаад очих боломжтой шүү. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 техник 11 гэдэг дугаараас авна. 77 техник 11 Facebook-ийн хувьд бол Интермед Хоспитал Монголиа гэсэн байгаа. Харин Интермед Цэгмэн гэсэн вебсайтад хандах юм бол бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ таныг сонсож байна гэсэн уриатаар Интермед эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За нэвтрүүлгийнхаа дараагийн болноор өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүн хэм бэ? Согтуу мастрын талаар ярих нэ хоёлаа. Согтуу мастер. За. Согтуу мастер хэрхэн санаанд орж байна? Ганц л согтуу мастертай ганц л кино үзсэн л дээ. Жеки Чан төрсөн өдөр юм байна. 1954 оны 4-р сарын 7-нд Хонконгт төрсөн. Жүжигчин, найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин гэх мэтчлэн маш олон мэргэжлийн ийм хүн байна. За тэгэхээр энэ жүжигчин 1960-ад оноос буюу дөнгөж 5 настайгаа засаад жүжигчний карьераа эхэлж исэн юм байна. Тийм кинонд туслах төрөвтэй жисэн гэсэн үг. 5 нас тус зодооны кино. Зарэж үгүй. Зодооны төр үзүүлсэн. За. Карьерийнхаа туршид 150 гаруй буюу за тодруулах юм бол IMDb.com сайтаас харах юм бол 156 кинонд өөрийн дүрээ мөнхөлсөн байна. 67 киног продюсерлж үзэгчдэд хүргэсэн ийм их юм байна. За тэгэхээр түүний бүтэн нэр нь бол Чан Консан гэдэг нэртэй. Чан Консан. Тэгээ энийг нутагчлах юм бол Хонконгт төрсөн хүү гэдэг юм утгатай юм байна. За яагаад бид нар Чеки Чан гэдэг нэрээр мэддэг вэ гэдэг юм бол түүний аав нь тагнуулын ажилтан байжээ. За. Тиймээс гэр бүлээрээ нэрээ өөрчилсөн.
За тодруулах юм бол энэ түүхийн тухай тодруулах юм бол түүний эцэг эх болох Чарльз Чан болон Лили Чанаар Хятадын иргэний дайнаас дөрвсөн улс төрийн оргодлууд ээжээ. За ингээд ойролцоогоор 1937 онд Жеки Чаны аав Фан Даолун гэдгийн нэрээр Гоминданны захиргаанд ажилладаг Таннулын даргын доор нууц агентийн ажил хийдэг байсан байна. Гонконг дотроо тагнуул хийдэг гэсэн хүн юм шүү дээ. Тийм. Тэгээд коммунист засгийн газарт баримтлагтаас ерөөдөө айгаад 1940-од оны үед Хонконг руу дөрвээд тэгээд овго Фан гэдэг овгоос Чан болгож өөрчилсөн юм байна. Тэгээд Чан гэдэг нь болохоор нөгөө түүний эхнэр Лилигийн овг, тэгэхээр эхнэрийнхээ овгийг авсан гэж хэлж болно. Ийм түүхтэй юм байна. Тэгээд аав нь тагнуулсан учраас яг хүүхдээ өгсөн нэрээр нь буюу бид нар Жеки Чан гэдэг нэрээр нь мэддгээ гэсэн үг. Тэгэхээр ер нь бол коммунист талд ажиллаж байгаад дурвцсан юм байна шүү дээ, тийм. Тэгж ойлгож болох юм байлээ тийм. За жүжигчин Жеки Чан эхийнхээ хэвлээд бүхэл бүтэн 1 жил болсон юм байна. Уг нь бол яг хүүхдийн хугацаа чи 10 сар байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр чи 1 жил гэхээр 2 сар илүү тэлддэг. 2 сарын илүү тэлддэг гэсэн үг. 12 сар буюу 1 жил тэгсэн. Сонирмоц. Тэгээд 12 сар тэгээд хахад төрөхгүйсэн учраас эмчнэр хийсвэр хаалгаа хийгээд төрүүлэхээс өөр аргагүй төрсөн. Ингээд хийсвэрээр 5 хил 400 г жинтэй Жеки Чан төрчээ. Ерөөсө төрөх их дургүйсэн байж таа. 3 хил 800 гэл тэгэхээр амар том санагддаг. 5 хил 400 гэхэр чи бүр аим шигтэй том байсан маа зү. Энэ бүр үнэхээр сонирм мэдээлсэн. Тэгээд Чаны гэр бүл нөгөө дөрвж оцсон юм ядуу тарчиг амьдралтай байсан болохоор хүүгээ төрсний дараагаар яг нөгөө их барьж авсан англи эмчт нь зарах гэж ийсэн гэдэг юм албан бус мэдээлэл байд юм байна. Ёо, зүгээр аараас шок. Айгуу сонир. Яг хүүхэд насных нь мэдээлэл кино шиг амьдэрсэн. Үнэхээр сонир юм билээ. Тэгээд хэрвээ ингээд одоо юугаар нь л ингээ аав ээж нь тэр англи эмчт өгөөд явуулсан бол магадгүй дундаа зэмж юмжиж болох юм билүү мэдэхгүй те. Гэхдээ ямар ч байсан гэр бүлдээ үлдэж чадсан. За ингээд Жекиг багт нь рау гэж хочилдог байсан гинэ. За энэ болохоор юу гэсэн гэхээр их бууны сум гэсэн утгатай юм байна. За. Тэгэхээр яасан бах нөө багасаа л энэ тэнд өсөрж дэвцэж явдаг ийм хөдөлгөөнтэй сахилгагүй хөвтэйсэн бах нэ. За ингээд бяцхан Жекиг баг сургуульд орохоор суралцуулах хүсэлтэй 1-р ангид оруулсан боловч өөрөө сурах маш дургүй байсан. Сургуульд маш дургүй. Тэгээ маш дэггүй байснаас болоод хүүгээ сургуулаас нь гаргахаас өөр аргагүй төрсөн. Ингээд Жеки Чаныг 7 настай байхад нь аав ээж нь Австрали руу цагаачлаад Америкийн элчин сайдын яамд ерөнхий тоогоочоор ажиллаж исэн юм аав нь. За ингээд Жеки Чаныг Хонконгд үлдээгээд аав ээж нь эхлээд төрүүлээ явцсан. Тэгээ Юшим Юу гэдэг ийм багшийн удирдлагаар Хятадын драмын академид оруулсан. За жухам энэ үеэс түүний амжилтын гараа эхэлсэн гэж хэлж болно. За яагаад гэдгийгс сургуульд байхдаа маш дэггүй ийм хүүхдээс учраас тэгээд багш нар нь ерөөсөө юм маш чанга хатуу гараар хүмүүжүүлдэг. За ялангуяа энэ Юшим Юу гэдэг багш нь бол үнэхээр тийм чанд хатуу гараар хүмүүжүүлсэн. Тэгээд энэ л ерөөсөө төсвөр хатуу жил гэж юу гэдгийг сурсан гэдэг юм билээ. Тэгээд дээрэс нь энд сурж байхдаа бас үнэхээр сахилгагүйс нийлэрч байгаа. Яагаад гэдгийгсэн багш нарыг айгүй хуурлуулдаг байсан гинэ. Нэг удаа багшигээ уурлуулад багш нь ингээ бүр үнэхээр уураа барьж чадаагүй дээ. Дөө барьж исэн таягаараа хамарлан цогцсон чинь хамар нь хугараад тэгээд болчихсон. Идэхтэй нөгөө бороолохдоо дали идгээд тэгээ ингээ харахаар хамран далиадаг штэ. Харин тийм. Тэр чинь бүр багаасаа багтаа энэ сургуульд ахтаа авсан ийм юу юм байна. Гимтэл юм байна. Тэгэд энэс нь болоод хүүхдүүд том хамарт гэж шоолдог байсан гинэ. Тийм тэгэхээр энэ сургуульд ахтаа тулааны урлаг болоод тамирчууны төсвөр төвчээр яг ямар байх ёстой хатуу жил гэж юу юм тийм ээ. Энийг сураад тэгээд маш олон тулааны олон төрлөөр чадварлаг ийм шав болж юу ажээ боловсрчээ. Зэ дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг Дидиш компани дэмжиж ажиллаж байна. Дидиш компаниас хэрэглэгчдийнхээ хүслээр төхөөрөмж шинжлэх хаяныг 4 сарын 1-ээс эхлүүлсэн. Тус шин төхөөрөмж нь өөр дээрээ санах хойтой, кино сантай, хүссэн нэвтрүүлгээ бичлэг хийн, хадгалаад хизээд үзхийн дээр Монгол орны хаанаас цаг агарын мэдээллийг шууд авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 77 14 34 гэдэг дугаар болон Дидиш Facebook хуудаснаас аваарай. Баярлалаа. За баярлалаа нэвтрүүлэгтээ дэмжиж ажилласан Дидиш. За маш олон тулааны төрөлгөөр чадварлаг болсон гэдэг байгаа шүү дээ. Кунфу, карата, жудо, бокс, тэквондо, жикундо гэдэг ингээд маш олон тулааны төрлөөр бэлтгэгдэж исэн юм.
За ингээ 17 нас хүрлээ. 17 За. нас хүрсэн Жеки Чан Австрал руу аавч дээр очихоор шийдлээ л дээ. Ингээ Камберагийн Диксон коллежид төр хугацаагаар суралцаад энэ хугацаанд барилгын ажиллаж ийжсэн юм байна. Аавч өөр нь тогоочоор ажилладаг болохоор тэдний гэр бүл нэг тийм амар орлоготой баян биш шүү дээ. Тийм учраас сурхахын хажуугаар барилгын ажил хийдэг байсан. За ингээ барилгын газар ажиллаж исэн нэг хамтрагч нь түүнтэй маш татан харилцаатай байсан. Ингээ нилээн найзууд ер нь бол ингээд бусад хүмүүс чинь Аз болохоор нэг жоохон гадуурхах нэг тиймэрхүү юм байна шүү дээ. Тэгвэл Жеки Чантай нэлээд дотн найзалдаг. За тэгээ түүнийг Жижиг Жак буюу Лили Чан гэж хочилдог байсан гэж энэ залуу. Тэгээ энээс нь болоод нөгөө нэг бусад хүмүүс нь ч гэсэндээ Чан гэж дуудсаар агаад Жеки Чан гэдэг нэрээ авсан. Тэгээд энэ одоо бол бидний мэддэг Жеки Чан гэдэг нэр нь Австрал байх үеийнх нь хочноо гэж хэлж байна. За 5 наснда кинонд туслах дүр бүтээж исэн гэсэн шүү дээ. Тэгвэл анхны гол дүр 1973 оны дэлгэцийн бүтээл Little Tiger of Canton гэдэг ийм кино юм байна. Тэгээд 1980-ад оноос түүний амжилт ихсэн гэж хэлж болно. Бид нар маш олон киног нь мэднэ шүү дээ. За Залуу мастер, Лугийн эзэн, Согтуу мастер, за тэр гадагшаа хийсэн кинонууд гэх юм бол Цагдаагийн түүх гэх энэ маш олон кинонууд байгаа шүү дээ. Өмнө дурсан тэр 3 киногоор бол ингээд Аздаа бол нэлээд амжилт үзүүлж исэн. Харин Америк нэгдсэн улс үзэгчдийг хизээ байлдан дагуулж эхэлсэн. Хизээ Европ руу гарсан гэхээр Цагдаагийн түүх гэдэг киногоор гарсан. Чи Цагдаагийн түүх 1 2 3 бурууг гарлуу тий. Тийм билүү. Цагдаагийн түүх гэдэг Сити Андер руу алийг нь хэлж байгаа юм бол. Үгүй Сити Андер гэж хотын ангууч гэж орчуулсан. Полис юу гэж орчуулсан байлаа. Стори гэж тийм үү? Тийм байдаг. Энд дээр ч нөгөө нэг хинтээ тоглодог гэлээ. Өнгөт эрсдэн жүжигчтэй хамт тоглодог шүү дээ. Нэрийг мартчихлаа. За ингээд Цагдаагийн түүх киногоор ямар ч байсан тийшээгээ нэр алтарт гараад явж байна. Тэгээд Тулаантай киноны зураг авалт бол үнэхээр хэцүү шүү дээ тийм ээ. Бэртэн, шархтан ийм үеүл маш олон. Тэгээд нэг удаа сонсголгүй болохоо шахаж исэн гинэ бүр киноны бэлтгэл хийж агаад зураг авалтанд орж агаад сонсгоо бэлдсэн. Ер нь бол чихэн ингээд аяйгуу муу сонсож байсан. Тэгээд маш хүнд хаалганд орсон гэдэг юм билээ. Тэгээд харин хаалган амжилттай болсноор сонсголтой хэвээрээ үлдэж чадсан. За энэс гадна Жеки Чаны бас нэг гоё зан чанар юу байна гэсэн хамтран жүжигчтэй маш хайртай нэгэн гинэ. За жишээлбэл Тулаантай киноны үед ингээд хамтран тоглодог жүжигчт нь мөнгөгүй болохоор ч тэр юм уу ер нь бол даатгалгүй байх тохиолдол их байд ингэж байна. Тэгээ даатгалгүй болохоор ч имлэг үзүүлэх бэртгэд ямар нэгэн хөдөлбөр дээр алдахгүй шүү дээ. Тийм учраас Жеки Чан хувьяасаа мөнгө гаргаад хамт тэр тоглож байгаа жүжигчтэй ялангуяа Тулаантай хэсэгт оролцож байгаа жүжигчдийнхаа хувийнхаа мөнгөөс даатгалдаг гэж шүү. 1982 онд Ли Фэн Жао гэдэг ийм 50-ны жүжигчин эмэгтэйтэй гэрлээд хүү охин хоёртой болсон байдгийм байна. Тэгээд түүний хүү Джесси Чан 1982 онд Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод төрсэн байдаг бол харин охин нь 1999 онд төрсэн байдаг. Энэ ч хүүхдүүдтэйг нэг жоохон төр тартай байдаг. Яг үнэ. Маш хатуу харилцаатай гэж хэлж болно л доо. Тий. Тэгээ ерөөхдөө төдийлөн сайн биш хүүхдүүдэд нэлээ хатуурхдаг. Яагаад гэдгээс өсвөр насндаа бол хүүгээ бүр ингэж хэлж ийсэн юм байна. Миний мөнгийг дими зүйл дүрээд байна гэж маш их хатуу шүүмжилж ийсэн. Миний мөнгийг миний олж ирсэн мөнгийг гээд тэгээд хөрөнгөө өвлүүлэхгүй гэдэг энэ мэдээлэл нь бол манайхаар нэлээ явсан сошиалар тий. Би хүүхдүүдэд мөнгө төрөө өвлүүлэхгүй юу яриад байгаа. Өөрөөсөө ажиллаж өөрөөсөө мөнгө хийгээд. Тэгээ хүн жүжигчин байх тий. Тийм үү тий. Тийм ээ. Жеки Чан Кантон, Мандрин, Англи за ингээд дохионы хэлээр бас ингээд маш чөлөөтэй ярьж чаддаг гинэ. Энээс гадна ямар хэлээр баг зэрэг ярьдаг үсч Герман, Солонгос, Япон, Испани, Тай хэлээр юу яадаг багхан ярьж чаддаг гинэ. Тэгэхээр маш олон хэлний авьяастай гэж хэлж болно л доо. Тийм. Ийм учраас киноныхоо орчуулгуудыг өөрөө ичт юм билээ. Ялангуяа англиас хятад руу, хятадаас англи руу орчуулах шаардлагатай бол орчуулга нэр өөрөө суучдаг. За түүний хамтран тоглосон жүжигчид мэрэгжилт нэгт нөхдүүд нь юу гэж хэлдэг вэ гэхээр үнэхээр Нимбай бүхнийг чин сэтгэлээсээ хийдэг гэж дүгнэв юм байна л та. За яагаад тэгэхээр 3 секундын үзэгдэлт ч гэсэндээ бүх зүрх сэтгэлээ зориулж чаддаг гинэ. Маш олон мянган удаа давтдаг. Ганцхан үзэгдэл тоглохын тулд зөндөө олон юм дүүбэл ахуулснараа Гейсийн номонд бас ингэ бичигдсэн байт юм байна. Тэгээд ер нь бол түүний зан чанар ингээд нэг юм өөртөө хамааралтай гэж бодсон зүйлдээ өөрөө маш их зүрх сэтгэлээ зориулж өөрөө гар бие оролцоход нэлээд дуртай юм байл л дээ. Өөрийн гараар хийх дуртай гэж хэлж болох юм байна л да. Тийм учраас киноныхоо зохиолчийг хийдэг, найруулагчийг хийдэг, гол дүрийн жүжигчнийг хийдэг, продюсерыг хийдэг, гүйцэтгэх продюсераа бас хийж байгаа, зураглаач хийж байгаа, ерөнхий зураач, киноны төсвийг захиран зарцуулагч, үзүүлбэрийн зохицуулагч, хувцсны эрхлэгч, гэрэлдүүлэгч, орлон тоглогч, хөгжмийн зохиолч, дуучин, нийтийн хоолны зохицуулагч гэх мэтчил нийтдээ бараг
15 гаруй альбом тушаал гарсан ийм тохиолдол байдаг гэж. Айгуу сонирхолтой байна шүү дээ. Нийтийн хоолыг зохицуулагч яах вэ? Жики Чан анхны одоо би зөвөр ярилцлагыг үзчихсэн. Тэгээд анхны ийм одоолохдоо том кинонд тоглохдоо Брюслигийн кинонд туслах жүжигчнэр тоглосон гэж өөрөө бас ярьжсэн санаж байна. Брюслид 2-3 удаа алгадуулж ирсэн гэсэн яг жинхнээсээ кинонд тоглож байгаа. Тэгээ энэнийхээ тухай өөрөө ярьцлагаараа дурдах их дуртай байдаг нэ. Жики Брюслийн намайг бол зөндөө 2-3 удаач бараг алгадж ирсэн. Гэхдээ тэр үедээ бол би дуугаа өнгөрсөн. Дотроо бол за чамааг дээл гэж бодсон. Ярьцлаган дээр нэг иймэрхүү утгатай ярьцлага гэсэн үлээ. Тэгэд өөрөө бол ингээ ярихдаа Брюслид бол яг зодооны төрлийн кино одоо яг тухайн үед л халуун байсан. Тэгээд нэг юм бүхэлд жанр үүсчихсэн гэх юм уу энэ одоо яг гонконг жүжигч дунд. Тэгээ тэднээс нь бас барууных их сонирхоод ямар сонирхолтой ингээл конфи үзчихсэн. Яг энэ үед нь Брюслиг яг зодооны урлагаар нь дийлнэ гэж дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг өөрөө ярьсан гэж. Би угаасаа Брюслигийн одоо яг юм зодооны урлагаар нь бол дан ингэр нь бол би илүү харж чадахгүй. Харин надад арай өөр талбар хэрэгтэй гэдэг. Тэгээ тэр сонгосон талбар нь ямар нэгэн хоёр өөр зүрийг хооронд нь хослуулбал супер тим одоо шинэлэг зүйл болно. Энэ нь бол зодооныг инээдми одоо хошин урлагтай хослуулах. За энэ бол байгаагүй. Тэр энгээр л би одоо номер 1 болно гэд. Тэгээд ингээд зүтгэцэн гэд өөрөө ярьсан дээр хэлжсэн. Тийм үлээ. За маш амжилттай дуучин шүү дээ. Тий дуучны карьер. Тийм үү бас уу? Домгийн дуу дуулдаг штэ. Домог гэд кино тийм үү? Тийм. За би бол домгийн дуугаар мэдний гих үдчил маш олон алдартай дуунууд идэм билээ. За багасаа Пеки опера сургуульд ингээд дууны хичээлүүдийг үзчихсэн. 1980-ад оноос эхлээд мэргэжлийн дуу бичиж эхэлсэн байдаг бол Хонконг болон Азийн амжилттай дуучин болсон. За энийг нь яаж мэдчихэхээр 1984 оноос хойш 20 гаруй цомог гаргасан байт юм байна. За дуунууд нь бол Кантон аялга, Мандрин аялга, Япон, Тайван болон англи хэл дээр гарсан байдаг. За их киноны дуу өөрөө дуулдаг ийм амжилттай. Хамгийн бидний сайн мэддэг бол дуу бол домог. За тэгээд жишээлбэл энэс гадна ямар дуу дуусан байдгийг ихлээр Disney Мулан киноны хятад хувилбарт нь дуу оруулсан байт юм байна. За мөн чамаг эр хүн болгон гэдэг юм нэртэй дууг дуулсан байт юм байна. Энэ киноны шүү дээ. За харин 2008 оны зуны олимпийн албан ёсны дуу болох бид бэлэн байна дууг битсэн гих мэт маш сайн дуучин байдаг. За тэгээ 20 гаруй цомогтой гэхлээр бид нар бол сайн мэдж байгаа. Тэгэд бас ингэж юм Шанхайд Жеки Чаны музей байна. За ер нь бол кино урлагаас гадна өөр ямар зүйлээс юутай болдгийг мөнгө авдгийг ямар бизнес эрхэлдэг гэхээр за ямар ч байсан Жеки Чаны музей бол байна. За түүний нэртэй кино театр бас байна. Энэ бол хамгийн том кино театруудад ордог 3500-ийн судалтай кино театр гэсэн шүү. За мөн үүнээс гадна 2004 онд Жеки Чан өөрийн хувцсны брендийг гаргасан байдаг. За энэс гадна түүний суши ресторан байд юм байна. Сүлжээ. За мөн Галтохоо нэртэй ресторан бас Хонконгд олон салбартай ингэнэ. За тэгээд энэ Галтохоо гэдэг нэртэй Хонконгд олон салбартайгаас гадна Солонгост 7, Хавайд 1 гэх мэтчлийн тус салбартай юм бас. За мөн энэс гадна кафе байдаг. Бээжин, Сингапур, Куала-Лумпур, Филиппинд энэ кафе салбартай. За мөн энэс гадна бусад бизнесүүд гэх юм бол фитнес клуб байна, шоколад жигмний брэнд бас байна гинэ. За ийм амжилттай бизнесмен байна бас. Бүх энд ингэ чинь Агийн алгаа Макаод казинон байдаг гэж байна. За тэгээд энэ дээр бас ингэсэн байна. Ганц хүний кино юм биш үү гинэ. Бүх юм өөрөө хийдэг гинэ. Нэг хүний кино юм биш үү гинэ. Кинонод нь. За гих мэдчлэн түүнтэй холбоотой намтар бол ийм юм байна. Тэгээ надад хүүхэд байх за тэр нөгөө дэггүй болж өсөх хүртлээ бол өстой үнэхээр сонирхолтой. Айгуу сонд хүүхдэл санагдлаа. Тэр нөгөө хүүхдүүдтэй холбоотой юу нэг сонирхолтой юм те. Юунаас олсон юм бол одоо ямар ах юм бол гэд тэрийн сонирхоод байдаг те хүмүүс. За хамтран ажиллагчаа танилцуулаад эргээд орцгоё. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Ажисепт хоолойн хүлхмэл хамтран ажиллаж байна. Тэгэхээр хоолойн өвдөлтийг хормын төдийд өөрөтэй хамтран ажиллаж байна. За надад болохоор би нэг удаа хэрглэж үзье. Лимонтыг нь хэрглэж үзье. За ямар мэдрэмж төрсөн гэсэн. Ер нь бол ингээд нэг юм хоолой бүр амар хүндүрлээл ингээд идэлж мэдээлэл өвдөж өгч гисэндээ ингээд нэг юм сэрвэгнээд жоохон ингээд юм залхихад хүндүртэй болоод идэг шүү дээ. Цаймаа уухаар ингээд жоохон хүндүрлээ. Тэр үед яг юм нөгөө ими сан руу ороод асуусан чи Ажисептийг энэ лимонтыг надад санал болгосон хоолой эргэнээд байна гэсэн. Тэгсэн чи дотроо лимонтой болон гааны амттай гэдэг юм хоёр төрлөө идэм байна шүү дээ. За тэгвэл
насанд хүрэгчид яаж хэрэглэх үг гэхлээр нэг шахамлаар 2 цагаар хүлэгдэв юм билээ. Тэгээ хоногийн дээд тун нь 8 шахамл гэсэн байгаа. За харин 5-аас дээш насны хүүхэд бол нэг шахамлаар 4 цагийн зайтай хэрэглэнэ. Шахамтыг бүрэн уустал хүлхэж хэрэглэнэ. Ийм аргаар хэрэглэж байгаа. Тэгээ ер нь бол би нэг 6 ширхгийг өлөөдөө 2 цагийн зайтай уусан. Тэсэн чинь нөө юм залхихад ингээд нэг юм хөндөөрлөд исэн мэдрэмж нь бол байхгүй болчихдээ. Тэгэл ер нь бүр илүү хүндрэхээс айгуугай сэргийлт юм байна да гэж үзсэн. За тэгэхээр хоолой хизээ их өвддөг вэ гэхээр ийм миний бодлоор хавар их өвдөд гэдэг юм шиг санагддаг. За манайхан одоо энэ хавар болохоор ч хувцас тохируулахгүй юугүй яарад хувцас нэмгэлждэг. Буцаа жоохон нэг өдөр хүүтрэнгүүд нь за яад ингээд тэр өдөр нь хүүтэ хувцастай явчихаа. Тэгээд маргааш нь хоолой даг болчдөг. Тэгэхээр магадгүй та аваа тавьчих хэрэгтэй хоолой өвдөж магадгүй энэ өдрүүд үргэлжилж байна. За энэ өдрүүдэд хоолойнд юу уух вэ гэд юу хэрэглэх вэ гэд бас та санахгүй байж магадгүй та ажисепт гэд санаарай. Энэ ажисепт хоолойн хүлхмэл бол хоолойн өвдөлтийн үедээс гадна одоо амны хүндийн залгуур хоолойн өргөслийн үед вирус нингийн гаралтай энэ тохиолдол хэрэгэлдэг. За дээрэс нь гүйлсэн булчирхай хэрэг та өрөвссөн байвал бас хэрэгэлдэг ийм хүлхмэл байгаа шүү. Тэгэхээр энэний сангуудаас та ажисепт хоолойн хүлхмэл гэж хайгаад бас нөөцлөд аваарэ. Өвдөгөөсөн ч гэсэн хэрэг болно те. За бүх хэмжээ сангуудаар хөдөлталж байгаа. Манай нэвтрүүлэгтээ ажисепт хоолой хүлхмэл хоолойн өвдөлтийг хормын төдийд гэсвэрээ тагаар хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Нөгөө нэг оргил цаг гэдэг жүжигч нь үгүй оргил цаг гэдэг киноны өнгө тарьсан жүжигчтэй тоглосон юм. Цагдаагийн төвч 1985 оны яг өөрийнх нь гол дүрийн кино юу шүү. Тийм үү те. За би энэ дээрээс яг харчихлаа. Оргил цагч Крис Такер гэдэг. Бас их хөгжилтэй нийтдээ кино гэдэг шүү. Миний зүгээр Джеки Чаны хамгийн дуртай кино яг хувьдаа Armor of God Доспихи Бог гэдэг тухайн үед л одоо орсоор л орчуулгатай кинонууд нь гардаг байсан л та. Тэр киноныг сонирхолтойс тэ CD хандар. CD хандар гоё. CD хандарч яагаад дуртай гэхээр одоо яг миний ингээд ертөнцийг кинотой холбосон баг анхны кино байсан баха. Street Fighter гэдэг алдартай тийм нөө зодооны компьютер тоглоом байдаг. За яг тэрний ертөнцид орж ирэл тэгдэг хэсэг нь ер нь их тийм одоо хийцэн тийм хөнгөн хөгжилтэй ерөөсөө уйдахгүй үргэлж ингээл нэг үйл явдал болж идэг. Бас нэрээ эргээ бодсон чинь бас их нарийн хийдэг киног хийдэг байсан байх шүү те. Манайд манай үеэлдүүл айгүй хүзээд идэг өсийн нөгөө нэг эргэтэй юм болохоор тэгээд дагаад тэр үед чинь нөгөө CD-нүүд дээр маш олон кинонуудыг худалдаж аваад үздэг байсан. Тэгээд бараг зурагтал нь тэр CD-г үздэг байсан. Энэ нэг киног нь бараг хичнээн ч давтаж үздэг байсан. Хотын ангуучиг бол бистэ амар сайн санаж байна. Зя дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн болонлогоо орно. Тэгэхээр дэлхийн түүхэнд энэ өдөр ямар үйл явдлууд болж исэн бэ тухай ярина. 2001 онд NASA Марсын одоо ангараг гараглал Одиссей сансрын хөлгөө илгээж ирсэн байна. За энэ одоо ангараг гарагийн тойрог хөдөлгөөнд ороод анхны юм наривчлсан тийм зургуудыг бас наашаа илгээж ирсэн юм сонирхолтой өдөр болж исэн байна. За хамгийн одоо харамсалтай гэх юм уу дэлхийн түүхэнд бас томор бичигдэх, хараар бичигдсэн ийм өдөр энэ өдөр болж ижээ. 1994 онд юм байна. За 1994 онд Руандагийн геноцид гэж ярьдаг хүйс тэмдэглэлт эхэлж исэн өдөр юм байна. За тэгэхээр энэ Руанда гэж ер нь улс юу вэ? Хаана гэдгийг Африкт байдаг. Африкийн улс ямар ч тань яагаад хоорондоо ийм аимшигтай хар мөрөлдсөн тухай бүгдээрээ сонирхъя даа. За тэгье. За 1994 оны 4 сарын 7-нд Тути одоо Tutsi гэж одоо баг үндэстэн улс дотор бол өөр үндэстэн хоёр том үндэстэн байгаа. Нэг нь Хутус, нөгөөх нь Tutsis гэдэг юм үндэстэн байна. За 14%, 15% нь бол Tutsi гэдэг Руанда дотор үндэстэн байсан бол Хути гэдэг нь олонх нь 85% нь дийлэнх байгаа юм л да. За ингээд Руанда бол 1962 он хүртэл Бельгийн колон байсан. Бельги улсын колон байсан. Тэгээд Бельгүүд яадаг байсан бэхээр Tutsi буюу баг одоо үндэснийг нь илүү түцээд алтан тушаалуудаар дандаа Tutsi-г нь илүү тавьдаг байсан байгаа юм. За ингээд үүнээс нь болоод ч тэрөө Бельгүүд захиран одоо колоничлогч улсууд ч ер нь ингэдэг юм байна. Хооронд нь яс хайж ингэж өдөртгөл юм л да. Одоо юу гэх юм хагаралдуулж жижиг үндэстнүүдийн хооронд нь яс хаяад тэгээд нөгөө нийтмэл биш байх байдал дээр нь тулгуурладаг. За ингээд харин тийм. Тэгэхээр Tutsi нарыг Бельгүүд илүү дүүцдэг байсан. За Tutsi нар бол ийм өндөр туранхай ийм төрлийн хүмүүс. За Хуту нар нь бол их олонх тийм одоо газар тариалан эрхэлдэг хүмүүс юм байна л да. За ингээд
хитрхи их түүцийн нэрийг илүү түүцээд байсан нас болоод удаан хугацаанд үргэлжилсэн ийм түүцийн хүмүүсээ үзэн ядах тийм үзэн ядал энэ хуутын нар дунд бий болцсон байсан. За нөгөө талаар бас нөгөө түүцийн нар зүгээр гэдэггүй бас дорд үздэг гэх юм уу. Та нар бол ийм ядуу үздэг ч гэдэг юм ийм байдалтайгаар 62 он хүртэл үргэлжилсэн байгаа. Тэгээ 62 онд яасан бэ гэхээр эднес чинь мэдээж хэрэг дундаасаа өөрсдөө сонгуулийн зарчмаар одоо хүмүүсээ сонгоно гэхээр нөгөө олон байсан хүмүүс нь сонгогдоод эхэлнэ зү. Тэднээс нь ингээд сонгогдоод за ингээд түүцийн нарыгаа ийм дарангуулагч гэж үздэг байсан байгаа. За энэ хоёр одоо бүлэглэлийн хооронд бол асар ийм хурц ийм мөргөлдөөн байсаар ирсэн. Гэхдээ гол одоо нэг ийм тосон дээр гал юм одоо төмөр тавьсан үйл явдал нь 4 сарын 6-нд болж ирсэн байна. 1994 оны 4 сарын 6-нд за Juvenal Habyarimana гэдэг ийм хууту гаралтай ерөнхийлөгч нь онгоцоор явж байгаад сүнцэн. За хууту нарыг дэмждэг юм ерөнхийлөгч одоо устчингууд энэ хоёр иргэний дайны байдалтай дөхцөн байсан энэ үед нь одоо ерөнхийлөгч нас орчингууд энэ бол ерөөсө түүцийн нар хийсэн ажил байна. Энэ түүцийн нарыг ерөөсө устгах хэрэгтэй, алах хэрэгтэй гэд ерөөсө үндэст нь улс даяар Руанда даяараа юм түүцийн нар ангуучлах ан явагдсан байгаа юм. За ингээд ердөө 100 өдөр хүрэхгүй хугацаанд 800 мянган хүн алуулсан байдаг. За энд бол ерөөсө дандаа юм ихэнх ийм үйл явдлуудад зүгээр л одоо цөөнх үндэсний цөөнхөө те цөөнх бага үндэст ингээ нийтээр нийлж хагаад хядлах үлдсэн гэж хэлж болно. Дээрэс нь одоо нэг ийм дундын баримтлсан хүмүүс байгаа шүү дээ. Түүцийн нэр үзэн яддаггүй хуудан нар гэж байгаа шүү дээ. Тэднээсийг хүртэл эднээсийг өмөрсөн гэд одоо үндэстэн даяараа эднээс ийм аллах үлдчихсэн байгаа. За ийм аимшигтай үйл явдал болж ирсэн. Тэгээд хамгийн харамсалтай нь одоо Украин Оросын дайнд нийт нас орсон хүмүүсийн тоон бараг 800 мянга хүрч ийнэ үгүй юу? Байх мэдээж хэрэг том дай маш хэцүү. Гэхдээ энэ асуудалд барууныхан эсвэл дэлхий тийм хангалттай анхаарал тавьж чадаагүй гэж ярьдаг. Бүр тэр үед хүртэл геноцид болж байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй удажсэн, хүлээн зөвшөөрөхгүй удаж хооронд нь цаана өдөр бол 10 мянган хүн хадуулж ирсэн байна. Зүгээр л гудамжаар явал юу гэж хэлжсэн бэ гэхээр хамгийн амар нь зүгээр юм ялгарлан гадуурхалт илт өндөр моднуудыг тайрцгаа. За өөрөөр хэлбэл түүцийн нар бол ийм өндөр туранхай хүмүүс байдаг. За ийм өндөр туранхай түүцийн нарыг бол одоо алж устгаа гэсэн байдлаар нэг уриалаад тэгээд 800 мянган хүнийг инхүү алсан байдаг. Бүр ийм яг энэнд нь зориулсан радио хүртэл ажиллаж ирсэн гэж байгаа юм. За ийм хүнийг алнаа. Энэ бол түүцээ, тэр бол ийм гэдэг одоо радиогоор уриалан дуудаад ингэж алж исэн. Тэгээд хамгийн харамсалтай бас муухай нь иймэрхүү нийгмийн эмх замбраагүй байдалд хэн хохирдог вэ гэхээр яг үүндээ нөгөө түүцийн нарын байлдаад байсан одоо ирчүүд биш байгаа байхгүй юу? Нөгөө эмхтэй хүмүүс, хүүхдүүд, хөгшчүүд эднээс их хүртдэг. За тэгэд ийм тооцоод юм 250 мянган бүсгүүчүүд хүчирхийлүүлсэн. Яг энэ үйл явдлаар. Тэгээ хамгийн ингээд бас хэцүү нь одоо энэ нүд альтермаар хэцүү зүйл нь энэ одоо хүчирхийлүүлж явахдаа маш олон одоо дохын алдар болсон байна. Тэр хүчирхийлүүлснийхээ төлөө гих мэтчлээ одоо ийм аимшигтай үйл явдал болж исэн. Тэгэд сарын хажуугаар сайхан гэх юм уу сайн нэг зүйл байдаг нь ийм бас сайн хүмүүс бол энэ дунд олон дунд бол мэдээж хэрэг байдаг. Нэгэн баатар бас төрсэн байдаг нь Паул Русеса Багина гэдэг ийм одоо хүн байгаа. Энэ хүн яадаг вэхээр одоо зочид буудал хийсэн. Зочид буудалтай олон одоо түүцийн нарыг хамгаалж амийг аварч үлдсэн байдаг юм. За 1200 хүмүүсийн амийг аварч чадсан ийм санаандгүй баатар гарч ирсэн. За яг энэ сэдвэр Хотел Руанда буюу Руанда зочид буудал гэдэг нэртэй кино хийгдсэн байдаг. Энэ кино 8.1 IMDb үзүүлэлттэй лээ. Үнэхээр гайхамшигтай гоё кино. За үйл явдлын хувьд бол бас л нэг хүнийг ингээд сайн дураар аварч байгаа гэдэг чинь шинжлэрийн бүртгэлтэй л адилхан хэмжээний тийм гавьяатай хүн байгаа байхгүй. 2004 онд хийгдчихсэн юм кино гэдэг. Тэгэхээр бас дэлхийн түүхэнд үнэхээр хараар үлдэх өдөр энэ өдөр эхэлж исэн юм байна. Зөв. За энэ дөрөв манай нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. Таныг сонсож байгааг сүрээ таар интернет имлэг хамтран ажилласан. За мөн ажил сувд хоолой хөлмөл хоолын өвдөлтийг хормын төд идэх сүрээ таар хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоор үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээг өвлөн онцсороо 8 цаг 10 минутаас та мэдхүн нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.